Бид өмнөх ангид энэ хөөцөлдсөн дүрсээр эвтэй хос загсыг дүрслэж болохгүй маа гэж үзсэн. Өнөөдөр бид энэ дүрсний дотор байгаа жижигхэн дугуй дүрснүүд юу болох талаар авч үзье. Монголчууд хүн хэдийгээр ертөнцийг толдох хоёрхан нүдтэй боловч үнэн худлыг ялган салгагч бэлгийн 3 дахь нүдтэй гэж үздэг. Эдгээр жижигхэн дугуй дүрсүүд нь тэрхүү бэлгийн нүдийг дүрслсэн юм болов уу хэмээвээс нүд гэж юу болох талаар авч үзье. Нүд бол ертөнцийг толдох тол гэдэг. Хүн нүднийхээ тусламжтай орчин тойрныхоо өөрчлөлтийг соргоор тусган авах боломжтой юм аа. Гэхдээ энэ улааныг харж урваад бай, шарыг харж шарваад бай гэсэн үг биш юм аа. Энэ дүрсийн арын дэвсгэрийг өөрчилж үзвээс нүд хэмээх дүрсүүд нь өнгө даган өөрчлөгдөж байгааг харж болно. Хэрвээ эдгээр дүрс нь амьтны нүд мөн болвоос хар өнгөөр дүрслэгдэх байх ёстой байсан. Хэрвээ энэ бэлгийн нүд мөн болвоос мөн хар өнгөөр дүрслэгдэх ёстой байсан. Учир нь хардах сэтгэлээс юмны үнэн худлыг олох хүсэл төрдөг шүү дээ. Асуулт: энэ нүд үү, нүх үү?